За. За. Жинлэр ордныхондоо өнөөдрийн мэндийг хүргье. Зайсан сарын 6-аг астрологийн төлөв байдлыг яриа да. За энэ хэрэлтэлт бол ерөнхийдөө бид 9 сард 2 хэрэлтэлтийн тухай ярьж байгаа. Гэхдээ энэ удаагийнх зөвхөн нарны хэрэлтэлтийн тухай ярьж байгаа шүү. За 9 сарын 2 хэрэлтэлт бол 9 сарын 7 сар 9 сарын 21-нд нар хэрэлдэх юм байна. За энэ хэрэлтэлт таны 12 дугаар гэрт болж байна. За охины ордонд болж байгаа хэртэлт таавал охины ордны дараагийн орд учраас 12 дугаар гэр юм байна. За 12 дугаар гэр гэхээр энэ бүхэн бол өнгөрсөнтэй холбогддог, аливаа зүйлийг төгсгөх, дуусгахтай холбогддог бүхэн одоо тийм жоохон тийм 12 дугаар гэр бол жоохон тийм алс хол бусдаас тусгаарлагдмал нэг тиймэрхүү байдал нууцлагдмал гэх юм уу? Тиймэрхүү байдал, тиймэрхүү орон зайг илэрхийлдэг л дээ. За тэгэхээр энэ бол ямар нэгэн байгууллага төсөл таны хувьд энийг дуусгах эсвэл хамтран ажиллагчид, үйлчлэгчтэйгээ харилцаагаа төгсгөл болгох. Иймэрхүү ярьж байна гэсэн. За магадгүй зарим нь бол газар орны тухайн газар орно амьдарч ирсэн газар орноос нүүн аль хэдийнээс хойш ерөнхийдөө үргэлжилж тодорхой хугацаанд үргэлжилж байгаа ямар нэгэн тийм дуусгах процессыг бол одоо цэгт явна гэж ингэж ойлгож болох нэ. За 12 дугаар гэр бол бас ганцаардал тэгээд дээрэс нь бас жоохон өвдөх өдөж энтер нэлийн одсон хүмүүс авал тэрнээсээ сэргэх одоо сайжирч тэр өмчтгийг дуусгах энтер бас үйл явцыг бас илэрхийлдэг гинэ. Жишээлбэл одоо удаан хугацаанд тийм өмчтөг хийлгэж исэн бол тэр бүхнийг дуусгаад одоо бүр идэрнэ. За нэг юм хүрээр хэлвэл за магадгүй тэр нэг өгөн хин нэгний хүнийг асарч исэн бол тэр асаргаа суйлгааг одоо дуусгаад дахиж одоо тэр зүйл таны амьдралд өөр ачаал цаг зав ич авахгүй боллоо л гэсэн үг. За ерөнхийдөө бусдаас тусгаарламжлал гэхээр бол одоо нэг арал эсвэл гэрээсээ хол ажиллах, алсын зайнаас ажиллах, эсвэл нутаг орноосоо хол ганцаараа гадаад улс оронд ажиллах ч юм уу иймэрхүү зүйлийг ийм зүйлээс болоод жоохон тийм ганцаардлыг мэдэрдэг юм байна л та. За тэгээд бол энэ бүхнээс болоод бас жоохон аялахыг хүсэж магадгүй гинэ. Зарим нэг хүн одоо аршаан суйлалд явдаг ч юм уу те өөр газар руу очиж үзээгүй газар руу аялал хийх ийм хүсэл төрнө гэж байна. За энэ юуны хэртэлтийн нэгэн содон гэх юм уу тэр нэгэн онцлог зүйл бол энэ хэртэлтийг бол яг 9 жилийн өмнө болж исэн яг бас энэ байрлалд нэг иймэрхүү нөхцөлтэйгээр гараг ирсэн нөхцөл байдал нэг иймэрхүү байдлаар болж исэн учраас та 9 жилийн өмнөх үйл явдлаар гэж танараа гэж байгаа юм. Яг тэргүүл тэр чигээр давтагддаггүй юм а гэхэд тухайн үед үл хийсэн одоо эхэлсэн ажил үр дүнгээ өгж яана уу юу? Чи тэр үед зөв шийдвэр гаргаж байгаагүй юу? Аль эсвэл тэр үед танилцсан, тэр үед холбоо тогтоосон холбоотон түншүүд байна штэ. Тэр бүхний зүгээс одоо та бүхэнд тантай хамтарсан тэр үр дүн нь ямар байсан гэх мэтэр иймэрхүү зүйлийг эргэж нягталж жишиж харьцуулж үзье гэж. За өөр нэгэн энэ жинлэр ордынх нь анхаарах ёстой онцлох ёстой анхаарах жоох тий онцолж хэлэх нэг зүйл бол маш удаан жилийн хугацаанд нэг хиймээр санагдаж исэн хүсэл мөрөөдөл байгаа шүү дээ. Биелүүлмэр санагдаж исэн хүсэл мөрөөдөл. Тэгсэн мэт та ямар нэг алхам хийхгүй байсан. Ямар ч алхам хийхгүй юм уу? Эсвэл алхам хийсэн ч гэсэн тэр нь танд одоо нэг тийм нааштай өлегтэй үр дүн төрөхгүй байсан бол одоо яг тэрийг хэрэгжүүлж эхлэх цаг гинэ.
магадгүй та одоо би бэлэн биш байна, тийм ч юм дутуу байна, ийм ч юм дутуу байна гэд тэр бүрэгдэлтэй хүрэхгүй алхам хийхээс ямар нэгэн сад бэрхшээл зогсоод ч юм уу хойш тавиад байсан бол одоо тэр хүлээхэ болоо гэж. Тэгэхээр одоо тэр зүйлээ хийгээд эхлэхэд энэ ихэртэлт бол маш сайнаар нөлөөлнө. Өөрөөр хэлбэл та мөрөөдлөө биелүүлэх цагаа гэж. За 2 дугаар гэр бол бас архаг хууч өвчнүүдийг ангаахад ямарваа зүйлийг одоо төгсгөл болгох цэг тавих гэсэн шүү дээ. Тийм болохоор архаг хууч өвчин ямар нэгэн одоо эрүүл мэндийн бараа зарим нэг асуудал эсвэл цагц арга хэмжээ аваад тэрнийхээ төлөө маш тууштай явах. Жишээлбэл эрүүл мэндийн маш хүчтэй тийм дэглэм баримтлах энтер гэж болно гинэ. За ажил болоод харилцаа холбоо асуудлын тухайтад бол 12 дугаар гэр бүл ерөнхийдөө зайнаас ажиллах, тусгаарлагдаж тусгай одоо лабораторич гэдэг юм уу одоо тиймэрхүү газар ажиллах энэ гэдгийг заадаг болохоор гэрээгээр эсвэл зарим юм одоо томилтоор хөдөө гадаад энэ явж ажилтдаг байж болно шүү дээ. Энэ бүхэн бол энэ бүхнийг илэрхийлж магадгүй юм байна л да. За тэгвэл энэ хол орон зай холоос очиж ажиллаж байгаа гэдэг чинь бас нэгсэндээ бас чинь ганцаардах бусдаас тусгаарлагдах найз нөхөд гэр орноо өгөөлөх энэ гэсэн тэр зүйлд хамаарчих шиг байна л та. За магадгүй тэр нь бол одоо тэр томилтоос босож ирэх тэр урттай хугацааны холын зайс ажиллаж исэн тэр зүйлээ дуусгаж эргэж нийгэмд идэвхтэй оролцох бас тийм үе гэж байна. За мөн өөр нэгэн асуудал нь алсын зайнаас хол газар амьдардаг хол газраас үйл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлыг шийднэ гэсэн байх юм. За тэгэхээр магадгүй гадаадаас өөрийнхөө их хонлоо одоо үйл хөдлөх хөрөнгө авахар бичгээр төөцөлдөг ч юм уу те. Ерөнхийдөө нэг тиймэрхүү асуудал бас байж магадгүй гэсэн байна. За 12 дугаар гэр гэдэг бол бас уучлах, өршөөх, буйны болоод бусдын төлөө бас зарим нэг юм их зориулах энэ гэсэн үеийг бас илэрхийлээд идэгээ. Тийм болохоор энэ үед та магадгүй хэн нэгэн хүнд гомдсон ч гэдэг юм уу зарим нэгэн юм тийм зүйл байсан бол одоо уучлах цаг болжээ гэж. Гомдож байгаа бол тэрийг март алдсан тухай бодоод байгаа бол тэрийг одоо бодхоо бэл. За энэ үе бол магадгүй заримдаа бас өнгөрсөнд одоо алдсан сэтгэл санааны болоод эд зүйлсийн эсвэл цаг хугацааны эрч хүчийн асуудал тэрийг эргэж зөхөж бадууг нь л дээ. Тийм болохоор ерөнхийдөө тэгж урт удаан хугацаанд энэ алдагдлын тухай бодох хэрэггүй гэж байна. Хэрвээ танд одоо тэр ч цаг хугацааг алдсан, энэ ч боломжийг алдсан, энэ ч үед хөрөнгийг алдсан гэж удаан хугацаад бодоод байгаа бол тэрийг одоо цэг тавих хэрэгтэй үе гэж байна. За нэг иймэрхүү төлөв байдал гарч ирсэн байна. За энэ хүрээд Жинтөрийн ордныхны ерөнхий төлөв байдлыг өндөрлөё.